Дажийн хав та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хэлцээний анхан шатны хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх удаагийн хичээлээрээ бид тэмдэг нэр өгүүлбэртэй өгүүлбэр болон ш үгтэй өгүүлбэрийн батлах хэлбэр, асуух хэлбэр болон үгүйсгэх хэлбэрийг сурсан байгаа. Өнөөдрийн хичээлээрээ бид асуух төлөөний үгээр хэрхэн асуулт асуухыг сурах болно. Хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ анхаарлаа сэргийгээд нэг дасгал хамтдаа хийцгээе. Энэ дасгалыг хийхийн тулд та дараах 5 үгийг сурах хэрэгтэй. Зуо, зуо, зүүн гэсэн утгатай үг байна. Ёу, ёу, баруун гэсэн утгатай үг байна. Шан, шан, дээшээ. Ся, ся, доошоо. Пай, пай буюу алга таших гэсэн утгатай үг байна. Ахин нэг хэлцгээе. Зуо, зуо, зүүн гэсэн утгатай үг байна. Ёу, ёу, баруун гэсэн утгатай үг байна. Шан, шан, дээшээ. Ся, ся, доошоо. Пай, пай буюу алга таших гэсэн утгатай үг байна. Одоо бүгдээрээ намайг дагаад хийгээрэй. Ёу, ёу, пай, пай, зуо, зуо, пай, пай, ёу, пай, зуо, пай, ёу, зуо, пай, пай. Шан, шан, пай, пай, ся, ся, пай, пай, шан, пай, ся, пай, шан, ся, пай, пай. Амхан мань үзэгчтэй дахиад нэг хийцгээе. Ёу, ёу, пай, пай, зуо, зуо, пай, пай, ёу, пай, зуо, пай, ёу, зуо, пай, пай. Шан, шан, пай, пай, ся, ся, пай, пай, шан, пай, ся, пай, шан, ся, пай, пай. За одоо бүгдээрээ хичээлдээ орцгоё. Өнөөдрийн хичээлээрээ бид асуух төлөөний үгийг сурах болно. Хятад хэлний асуух төлөөний үгсэд хэн, юу, аль, хаана, хизээ, хэд, яаж, ямар гэсэн үгс багтдаг. Өнөөдрийн хичээлээр бид хэн, юу, аль, хаана гэсэн үгсийг сурах болно. Намайг дагаад хэлээрэй. Шэй, шэй, шэй. Хэн гэсэн утгатай үг байна. Бүгдээрээ жишээг харцгаая. Та ши шэй, та ши шэй. Тэр хинбэ гэсэн утгатай үг байна. Үүнд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр хинбэ гэж асуухын тулд өгчилж орчуулан та шэйма гэж асууж болохгүй. Бидний өмнөх хичээлдэр үздсэн ш үгийг оруулан та ши шэй гэж асууна. Мөн дээр нь асуух төлөөний үг өгүүлбэрт орсон байхад ма асуух сүлүүгийг өгүүлбэрт оруулахгүй. Та ши шэй, та ши шэй. Бидний үзэх дараачийн үг бол 什么 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 юу гэсэн утгатай асуух үг байна. 这是什么 这是什么 энэ юу вэ гэсэн утгатай өгүүлбэр байна. Мөн ш үгийг ашиглаж асууна. 这是什么 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 энэ юу вэ гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. Дараачийн үг бол наа, наа, наа. Аль гэсэн утгатай үг вэ? 你是哪国人? Чи аль улсын иргэн бэ гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. 国 буюу улс орон, 人 буюу хүн. 你是哪国人? Чи аль улсын хүн бэ буюу чи аль улсын иргэн бэ гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. Дараачийн үгсийг хамтдаа харцгаая. Нар, нар, наали, наали. Хоёулаа адилхан хаана гэсэн утгатай асуух үг байна. 餐厅在哪儿? 餐厅在哪里? Зоогийн газар хаана байна вэ гэсэн утгатай асуух өгүүлбэр байна. 餐厅 буюу зоогийн газар, 在 буюу байна, байх гэсэн утгатай үг байна. 餐厅在哪儿?
餐厅在哪里? На буюу аль, нар буюу хаана гэсэн үг хоорондоо тун төстэй тул анхаараарай. Авиа 105 дугаар хичээл дээр үзсэн are авиагаар өөр байгаа. На гэдэг үгний ард are байхгүй бол аль гэсэн утгатай үг. Are орсон болвол нар буюу хаана гэсэн утгатай үг болох нэ. Эдгээр үгсийг ахин давтцгаая.谁 хин 什么 有 哪 аль 哪儿 哪里 хаана гэсэн утгатай үг байна. Одоо бүгдээрээ эдгээр асуултад хэрхэн хариулахыг сурцгаая. 他是谁? 他是谁? Тэр хинбэ гэсэн асуултад 他是我们老师. 他是我们老师. Тэр бол манай багш гэж хариулна. 这是什么? 这是什么? Энэ юу вэ гэсэн асуулт нь 这是书. 这是书. Энэ бол ном гэж хариулна. 你是哪国人? 你是哪国人? Чи аль улсын иргэн бэ гэсэн асуултад 我是蒙古人. 我是蒙古人. Би бол монгол хүн гэж хариулна. 餐厅在哪儿? 餐厅在哪里? гэсэн асуулт нь 餐厅在那儿. 餐厅在那儿буюу ресторан тэнд байна гэж хариулах нэ. Эдгээр өгүүлбэрээс харахад асуух төлөөний үгээр илэрсэн асуултад хариулахдаа өгүүлбэрийн байрлалаа өөрчлөхгүйгээр асуух төлөөний үгийн байранд хариулах үгээ хэлэхэд болно. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээрээ бид 谁 什么 哪 哪儿 哪里гэсэн асуух төлөөний үгсээр асуулт асуухыг сурлаа. Дараагийн хичээлээрээ бид үйлэг өгүүлхүнтэй гишүүн болон хамаатуулын харьцаа заасан тодтгол гишүүний талаар сурах болно. Хятад хэлний алсын зайн анхан шатны сургалт үгээр өндөрлөж байна. Дараа дахин уулзлаа. Түр баяртай. 再见.